Манай улсад анх 2001 онд үндэсний хэмжээний судалгаагаар 45 хүн хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг гэсэн дүн гарч байсан юм байна. Би муу байна. Үнэхээр бухимдаж байна. Тэрийн хувьд бол энийг үл хэрэглээд ямар ч сайн зүйлд хүрэхгүй хараа эцэст өөрийнхөө амьдралыг балж байгаа юм да. Тэсгийн аргагүй өвддөг. Яг одоо тэр өвдөлт эхлэх гэж байх шиг байна. Бити над шиг ингэж амьдын хаагцал үзээсэй гэж би хүсэж байна. Удахгүй хүчтэй өвдөнө. Манай улсад анх 2001 онд үндэсний хэмжээний судалгаагаар 45 хүн хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг гэсэн дүн гарч байсан юм байна. За тэгвэл өнөөдөр иргэдээ хар тамхи мансууруулах бодисоос хамгаалах нийгэмд тандсан 400 гаруй хүн хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг гэсэн албан ёсны тоо байна гэдгийг тус нийгэмлэг хэлж байлаа. За бас нэгэн харамсалтай бас эмгэнэлтэй гэж хэлж болох тоо бол энэ хар тамхи мансууруулах бодис сэргэлж байгаа хүмүүсийн дийлэнх нь 18-аас 35 насны эд хийж бүтээх насны залуучууд маань байх юм аа. Хар тамхи татах бүртээ би элгийг эмтээсээр л байна. Би махбод маань юу даван туулж байгааг ёстой бурхан л мэдэх бах. Том базаахгүй л байна. Би маш их хайж байна. Хар тамхи мансууруулах бодис сэтгцэд нөлөөт имийг хэрэглэж байгаа хүмүүсийн ихэнх нь 18-аас 35 насныхан эзлэж байна. 1999 онд анхны судалгааг Монголд хийж үзсэн. Тэгэхэд бол 45 хэрэглэгч хүүхэд илэрчээлээ. Энэ нь болохоор яг Эрдэнэтээс илэрчээсэн. За ингээд жил болгон одоо дархан Эрдэнэт Улаанбаатар хотын өсвөр үеийнхний дунд хийгээд байхаар бол юу өсөн нэмэгдээд байгаа. Тэгээд чи 2000 онд 72 болж исэн. Тэгээд 140 болсон. 2001 онд 2002 онд 170 болсон. 2004 онд болохоор 325 болсон. Айгу өсрээд байгааз. Айгу өндөр нэмэгдээд байгаа байхгүй юу. Тэгээд 2010 онд 461 болоод яг өнөөдрийн байдлаар бол 570 одоо хэрэглэгч бол судалгаагаар илэрсэн байна. Гэтэл одоо энэ судалгааны цаана бас илрээгүй хүмүүс бол байгаа шүү дээ. Ер нь одоо хэрэглээ мэн өөрөө нууц байдалд явагдаж идэг учраас хууль бус хэрэглээ тийм учраас одоо тийм амархан илэрдэггүй. Тэгээд энэ 570-ын цаана бас одоо нэг хүн 4 хүнд хорт зуршлаа тарааж идэг гэж үздэг. Тэгж үзэх юм бол бас энэ бол 2000 гаруй одоо хэрэглэгч бол байна гэж одоо бодож болохоор байгаа юм. Гэмтэтгээдүүд бол ямар нэг одоо хүндтэй хэрэгжилж болох одоо бүхэл аргыг хэрэгжилж штэ одоо мөсөн чихэр гэдэг байдалд оруулж ирэл хүүхдүүдэд зарсан юм гэмтрэг бүртгэгдэж шалгагдчихлаасан. Тэгэхээр одоо ерөөсөө энэ талын ойлголт ямар хор уршигтай вэ гэдгийг л ерөөсөө хүүхдүүдийн толгойд маш сайн суулгаж өгөх хэрэгтэй. Энийг хэрэглээд дундах юм бол одоо энэ идэх магадлал бол маш бага байдаг гэдгийг л одоо гэдэг ойлголтыг сайн өгөх хэрэгтэй юм байна. Улсын хувь заяа хүүхэд залуусын боловсрол дээр тогтдог. Мансууруулах бодис гэж юу вэ? Хар тамхи мансууруулах бодис нь хүнд байдаг бүхий л сайн сайхан зүйлийг устгаж хүний тарих оюун бодлыг өхүүлдэг. Энэ аюулт хаалгыг нэг тогшоод орсон хүн үхлийн занганд орсонтой адилаа гэж энэ зовлонг бие сэтгэлээрээ мэдэрсэн олон хүмүүс хэлдэм байна лээ. Харамсалтай нь хүн бүр хар тамхи мансууруулах бодисыг ийм аюултай хүний амьдралд хар зам дагуулсаар дуустдаг гэдгийг мэддэггүй. Би үнэхээр ийм болно гэж бодоогүй. Маш олон хүн намайг дэмжиж надтай хамт байна гэж төсөөлөжгүй. Та яагаад үнийг хэдийг би асууж болох уу? Намайг Катка гэж дуудаж болно шүү. Катка. Та яагаад хар тамхи хэрэглэх юм бэ? Яагаад гэдгээ би мэдэхгүй. Их олон жилийн өмнө би 15 настай байхдаа анх татаж үзсэн юм. Би гинэн жаахан охин байсан. Их сонирч байсан. Яаж ихэлсэн бэ? Рок клубт очсноор л ихэлсэн дээ. Би марихуан татаж ихэлсэн юм. Та нар баримтат кино үзсэн үү? Эхэндээ маш их таалагдана. Энэ маш муу. Тэгээд 1-7 хоног л хэрэглэхгүй л өгүүлж эхэлдэг.
хар тамхи хүнийг маш их өөрчилдөг юм. Баяртай. Энэ хугацаанд ямар шохон байв та? Би метадоны эмчилгээнд явж эхэлсэн. Героин хэрэглэхээ болсон. Гэхдээ одоо хүртэл метамфетамин ууж байгаа. Жил гарan ээжтэйгээ хамт амьдэрсэн. Их дэжгүй байсан. Бараг хар тамхи хэрэглээгүй. Гэхдээ эцэстээ би бууж өгсөн. Зарим нэг дүрмийг зөрчсөн. Тэгээд тэд намайг сарын хугацаанд хөөсөн. Би метамфетамин их хэмжээгээр хэрэглэж эхэлсэн. Бас опиум авах гэж оролдсон. Тэгээд 2 дахь удаага унсан. 2-7 хоногийн дараа би ямар гариг болж байгааг ч мэдгүй байсан. Хар тамхинаас болоод би ийм оромжинд амьдарч байна. Энээс 7 дор газар ч амьдарч байсан. Миний энд байгаа ганц шалтгаан бол хар тамхи. Яг одоо байгаа байдлаа би үзэн ядж байна. Энэ намайг сүйрэлж байна. Тамхи татах бүртээ би элгийг гэмтээсээр л байна. Би махбод маань юу даван туулж байгааг ёстой бурхан л мэдэх бах. Том бацаахгүй л байна. Би маш их айж байна. Гар маань хавгнсан. Элэг муудснаас болж байгаа бах. Арахгүйд л ийм гартай байхыг харж байсан юм. Магадгүй одоо тийм ээ одоо энэ мансруулах бодис хүний биеийн махбодод ямар хор хөнөөлттэй юм нийгэмд тийм ээ эргээд энэ хүмүүс үнэтэй зүйлээ яаж хэрхэн авдаг юм гэдэг чадварыг эзэмшүүлэх зорилгоор энэ нэгдлэхээ нэг сургууль гэсэн одоо хүний эрхийн боловсрал олохын төслийн хүрээнд энэ одоо хүүхдүүдийг мансруулах процесс хэрхэн сэргийлэх вэ? Энээс одоо яаж өөрийгөө авч гарч чадах вэ? Тийм ээ яаж энэс татгалзаж сурах вэ гэдэг чадварыг эзэмшүүлэхэд энэ хичээлийн маань тийм ээ баримт киногоор дамжуулж байгаа энэ хичээлийн маань гол зорилго оршиж байгаа гэж бодож байна. Хар тамхи хүний гэр бүл оронгоор нь эргүүлнэ. Тэгээд хамаг бие эдсэн гимтээж. Энэ бол энэ хүний амьдралыг бол энэ хүн бол тэгээд нэг удаа анх удаа 15 удаа хар тамхи хэрэглэснээс болж тэгээ 26-наас хамаг залуунаас тэр чигээр нь алдсан. Тэгээ дээрээс нь гэр бүл, найз нөхөд, хүүхэд байхгүй. Ямар ч тийм өөр ингэсэн тийм байхгүй. Тэгээ хар тамхинаас болж маш олон муу зүйл, хулгай, тэгээ биеийн үнэлгэд хүрсэн. Тэр наахнаас л нэг хэрэглэж үзэл болно гэж бодсон бол тэр нь худлаа байсан. Киноны дараа бол яг хүн болгон ингээд хар тамхи муу гэдгийг мэддэг. Гэхдээ одоо хүүхдүүд бидний насн дээр ч юм уу хүүхдүүд одоо маш олон зүйлийг туршиж үзэх туртай байдаг шүү дээ. Тэрний адилаар одоо за ганц үзчихье. Тэрний дараа боли үнэхээр муу гэж мэдчихсэн ганц үзэхэд дараагийнх нь хүснэ. Тэрний дараанаас үнэхээр хэрэглэхгүй бол бие нь муудаж эхэлнэ. Тийм учраас анханасаа хэрэглэж болохгүй гэдэг тийм юмыг хүүхэд болгон мэдэх шаардлагатай болов гэж бодож байна. Тийм тэгээд одоо бид нар одоо ганцхан номноос унших биш, багшаар яриулах биш. Яг иймэрхүү бодит баримт кино бодит учраас биднэрт илүү одоо хүрч чадсан. Тэгээд хүн болгон л энийг үзээсэй гэж бодож байна. Кино үзэх юм нь болохоор бид нэр хар тамхи гэсэн ойлголт зүгээр бид муу юм байна л гэж боддог болохоос кино үзсний дараа болохоор хар тамхи хүний бүр сэтгэл санаанд нэг орсон бол хязгаарч гарч чадхааргүй байдалд оруулдаг гэж ойлгосон. Тэгээд хар тамхи хэрэглэснээр бол байгаа амьдралдаа олж авсан бүх юм алддаг. Жишээлбэл гэр бүл хар тамхи гэсэн бүр хүүхэд төрүүлж чадахгүй бол нэлээд төсн өртөл мууддаг. Бидний хувьд бол энийг бол хэрэглээд ямар ч сайн зүйлд хүрэхгүй арай эцэст өөрийнхөө амьдралыг балж байгаа юм да. Энэ ороо дээр бол маш олон муу зүйлүүд байгаа. Энээс яаж та шийдвэрлэх вэ? Та зөвхөн сонголтоо л хийчих болно. Та эрс үгүй гэж хэлэхэд л бүх зүйл таны одоо тэр зүйл танаас холдож шуудна. Харин та юу гэдэг тэгэхгүй бол чи зарим хүмүүсийг дэгдэг л чи тийм болохгүй бол чи эр хүн биш, тийм байхгүй бол чи баг одоо баатар биш гэж. Гэхдээ заавал эр хүн болох баатар болох шаардлага байхгүй шүү дээ. Та өөрийнхөө л байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр та ирээдүйд өөрийнхөө магадгүй ингээд таны нүүрчин ингээ хавар царайтай буйлчин өрөвсчихсэн тий. Эсвэл та одоо нөгөө нэг зүйлийнхаа насан турш тэр зүйлээс гарахгүйс өөр аргагүй таны амьдрал одоо нөгөө нэг стожийн шорон оронгоо орхосоор аргагүй тийм л зүйлийг хүсэж байгаа бол та энэ муу зүйлүүд дээр ойртохосоор аргагүй. Хүсэхгүй байгаа бол та татгалзах болно. Нэг зүйл байна л да нөгөө хүн өөрийнхөө сайхан амьдрах хэсгийг хүн өөрөө шийдэж байгаа.
Манай улсад анх 2001 онд үндэсний хэмжээний судалгаагаар 45 хүн хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг гэсэн дүн гарч байсан юм байна. Би муу байна. Үнэхээр бухимдаж байна. Тэрийн хувьд бол энийг бол хэрэглээд ямар ч сайн зүйлд хүрэхгүй арай эцэст өөрийнхөө амьдралыг балж байгаа юм да. Тэсгийн аргагүй өвддөг. Яг одоо тэр өвдөлт эхлэх гэж байх шиг байна. Бити над шиг ингэж амьдын хагацл үзээсэй гэж би хүсэж байна. Удахгүй хүчтэй өвдөнө. Тэгэхээр ер нь таны хувьд бас юу тохиолдсон бэ? Яг өнөөдөр бидний яг нэвтрүүлгээр хөндөж байгаа сэдв маань ч гэсэн нэлээд хүн сэдвэлтэй. Гэхдээ бас ярихгүй дуурахгүй байх аргагүй. Олон эцэг эхчүүдэд бид нар сургамж болоосай, олон эцэг эхчүүд хүүхдэд санаа тавьсан гэсэн үднээс энэ нэвтрүүлгийг хийж байгаа. Тэгээ таны хувьд ч гэсэн бас бусад ээжүүдэд, ээж аавуудад бас зарим зүйлийг мэдээсэй гэсэнтэй би баг зэргийн бас түүх яриа гэж хэлсэн шүү дээ, тий? Хүүхдэд тохиолдсон. Би ганц хүүхдтэй л дээ. Нөхөр маань хүүгээ маань бага байхад нас орсон юм. Тэгээ хүүхдээ хүний хүүхдүүдээс дутаахгүй юмсан гэсэндээ аль болох өнгөтэй өөдтэй бүхэл юмаа зориулж өсгсөн. Боломжийн ч хувийн сургуульд боломжийн сургуульд төгсгсөн. Гэхдээ би хүүхдтэй болохоор зүгээр хүнээс дутаахгүй юмсан гэж л тэр талаас нь л харж явсан болохоос биш. Яг хүүхд маань өнөөдөр ямар хүмүүжлэлтэй, яаж хүмүүжж байгаа, ямар найз нөхдөдтэй гэдгийг нь бол яг тухайн үед л үнэхээр анзаараагүй. Тэгэл нэг хэдэн төгрөг олоод тэр олсон хэдэн төгрөгөө хүүдэд зориулъя гэж би бодож авсан. Тэгээд хүү маань бол үнэхээр аимшигтай зүйлтэй холбогдсон байсан мөлий. Ахлах сургуультай 11-р ангида. Тэр сургуульд дандаа боломжийн хүүхдүүд сурталцдаг болохоор ч тэр тэдний хэрэглээ их өндөр байсан. Тэгэл намайг мөнгө төгрөгийн нийт хэрэг ихтэн би тэгэл харамгүйгээр өгдөг байсан. Тэгсэн чи хүүхд маань хар тамхи хэрэглэдэг болсон байл. Тэгээ би одоо яаж хүүхдээ эндээс татаж авахд сайн мэдэхгүй байна. Одоо таны үед настай. Одоо 25 настай. Аимшиг зүйлээс хүүхдээ гаргах юмсан гэж үнэхээр хичээж байгаа боловч бүр яг яахаа хинт хандхаа бас мэдэхгүй байна. Бид нар одоо ингээд над шиг ингэж ийм амьдралтай ийм юмуд туулж байгаа олон ээж аав нар байгаа. Тэд нэр хичнээн олуулаа байгаа ч гэсэн хаашаа хинт хандхаа мэдэхгүй. Бас тэгээд хав ойрхоноосоо даалталж нуудаг. Яг өнөөдөр таны хүү яг ямар хуу байдалтай байгаа вэ? Яг мэдээлэлээс харж байхад энэ айхтар хоронд орсон хүмүүс ер нь зөвхөн хар тамхиал боддог тийм ээ. Тэгээд өөр юу ч тэдэнд сонирн биш байдаг. Тэгээ айжмаар бие махбодын ч гэсэн мууддаг гэл бид нар бас хангалттай мэдээлэл авч яана л да. Тэгээ яг таны хүүгийн биеийн байдал нь өдөр ямар байна, зүрх сэтгэл санаа нь ямар байна? Миний хүү үнэхээр хэцүү байгаа. Би бүр хүүхэ харахад үнэхээр өөр юмтэрдэг. Үнэхээр хөөрхөн сайхан хүү байсан. Одоо бүр өдөр ирэх тусмах царай зүс нь муухай болоод бүр хүн харахын эцэсгүй болж байгаа. Хүү маань одоо ганцхан хар тамхиал боддог болсон. Хар тамхи, мансууруулах бодис, сэтгцэд нөлөөт имийг хэрэглэж байгаа хүмүүсийн ихэнх нь 18-аас 35 насныхан эзлэж байна. Хар тамхи мансууруулах бодисын эсрэг дэлхийн нийтээр тэмцэж байгаа ч хэрэглэгчдийн тоо өсөж аюулын харанг дэлдсээр байна. Манай хөрш 2 орны хувьдж хар тамхи мансууруулах бодисын эсрэг төрийн том бодлоготой хуулинч хатуу чанга. Гэтэл манай улс 2002 онд батлагдсан мансууруулах юм сэтгцэд нөлөөлөх эмийн эргэлтэнд хяналт тавих тухай хуулийг эс тооцвол бараг нэгдсэн бодлого байхгүй гэж хатуухан хэлж болохоор байна. Дээр хуулийн зааснаар мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодисын хор уршгийг олон нийтэд ойлгуулан таниулах талаар төр захиргааны төв болон орон нутгийн байгууллага, түнчлэн, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл, соёл урлаг, шинжлэх ухаан, боловсролын байгууллага болон энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд сурталчлах үүрэгтэй. Бас ерөнхий боловсролын сургуулийн дунд ахлагангийн сургалтын хөтөлбөр тусгаалan тусгана гэж заасан байдаг. Харамсалтай нь өнөөдрийн хүртэл хэрэгжээгүй зүгээр л цаасан дээр бичсэн хууль байх юм а.
Харин гарын 5 хуруунд багтах цөөхөн байгууллага Монголын ирээдүй болсон залуучуудад гар тамхи мансууруулах бодисын аюулт гамшигын талаар ойлголт өгөхөөр төслийн хэмжээнд ажиллаж байна. Тэгэхээр боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг гэдэг манай байгууллага Европын холбооны санхүүжилт олон улсын People in Need гэдэг олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хамтраад бид нэг дэлхийн нэг сургууль гэсэн төслийг Монгол улсын ерөнхий боловсролын нийт 75 сургуульд хэрэгжүүлж байна. Энэ 75 сургуульд хэрэгжүүлэхдээ бид хүний эрхийн боловсролыг баримтат киногоор өгж байгаагаар их онцлогтой юм. Тэр баримтат кино маань хүүхдүүдийн зүрх сэтгэлд үнэхээр хүрдэг. Яагаад гэх юм бол ямар нэгэн күкэлтэй кино биш, ямар нэгэн баримтад дуран сайхны зүйлийг эвлүүлж хийгээгүй яг бодтой хүний амьдралд хүрдэг учраас хүүхдүүд зүрх сэтгэлээрээ мэдэрдэг ийм онцлогтой юм аа. Тэгээд өнөөдрийн хичээлийн хувьд бол бид нар яг энэ Монгол улсад нэлээд их газар аваад байгаа залуучуудын дунд сэтгэл өвдгсөн асуудлуудын нэг байгаа хар тамхины тухайн сэдвтэй хавхандаа байсаар гэсэн киног үзлээ. Тэгээд би бас нэлээд олон хүүхдүүдтэй ярилцаж үзлээ л дээ. Тэгээд ингээд хүүхдүүд маань үнэхээр бид нар яар зүгээр сонсох нүдэрээ харах үнэхээр өөр юм а гэдгийг хэлж байна. Тэгээ монголчууд бид нар ч гэсэн 1000 сонсохоор нэг үзгээд тэгэхээр энэ баримтат киноны энэ дарга зүй маань хүүхдүүдэд үнэхээр хүрдэг ач холбогдол өгдөг ийм зүйл байгаа маа. Тэгээд бид нар энэ зөвхөн баримтат киног нь бэлтгэхээс гадна энэ киног яаж заавал энэ хүүхдүүдэд ийм зөв хандлага өгөх вэ? Яагаад дуурайхгүйгээр хүүхд өөрийгөө авч хамгаалж чадахгүй гэсэн ийм арга зүйнүүд байгаагаараа энэ манай хөтөлбөр илүү онцлогтой байгаа маа. Тамхины хор хөнөөлийг оруулах ёстой гэх тий хуулийн 11-2 тул яг хичээлийн програмд оруулахаар заасан байгаа. Гэтэл энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа. Боловсролын яам энэ төр анхаарахгүй хэрэгжүүлэхгүй явсаар байгаад 15 жил болцсон. Тэгээд нэг хэсэг хүүхдүүд нь судалгаагаар харж байхад бол 40 гаруй хувь нь архичин. Хүүхдүүдийн 40 тийм ээ хэдэн хувь нь архичин. 41% нь тамхи татдаг. Дээр нь мансууруулах бодис хэрэгэлдэг. Ийм болчихвол энэ боловсрол юу болох юм болоо би бүр гайхаад мэдэхгүй байгаа юм. Ийм байдлаар явж бол бас үнэхээр болохгүй. Тэгээд аюу их хоцрогдсон боловсролын яамны боловсон хүчин мэрэгжил төнгүүд тэгээд багш нар маш их хоцрогдсон. Яагаад гэвэл энэ талаар ямар ч мэдээлэл байдаггүй. Судалгаанаас ингээд явж байгаа та ямар хор хөнөөлтэй гэж ойлгож байгаа ингээд хэлж чаддаггүй л байхгүй юу? Та бусад найзаагаа зөвлөж чаддаг. Найзуудаа хамгийн сайн нөлөөлдөг юм л дээ. Ээж нь хэлэхээр өглөөд байгаа юм шиг, багш нь хэлэхээр сургаал альдаад байгаа юм шиг бол найзуудаа нөлөөлж чаддаг. Тэгэхээр яг танаа телевиз үзэж байгаа хүмүүс хин нэгэн вирустай байгаа бол хин нэгэн өнөөдөр зүрх ирээдүйн тэр амьдрал нь тэр чигээрээ гацхна шүү дээ. Вирус өдөр чинь цаашдаа компьютеруудад гацаа тэр амьдрал нь цааш гацалтанд орох гээд байгаа бол та тэр вирусын арилгах скан хийх та тэр антивирус нь та байх юм а гэдгийг би энэ хүүхдүүдэд танаа телевизээр дамжуулж хэлмээр байна. Хүнд зөв мэт санагдавч төгсгөл нь үхэл рүү хөтөлдөг зам байдаг. За манай улсын хувьд эрүүгийн хуулиар мансууруулах бодисыг тариалах, за мөн боловсруулах, борлуулах, дамжуулж хадгалах юм бол Монгол улсын хуулийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээдэг. Тэгвэл цагдаагийн газарт хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байгаа гэдгийг та бид баг өдөр бүр сонсож байна. За үүнд олон шалтгаан байгаа гэдгийг албаныхан хэлж ирсэн. За жишээлбэл иргэдийн хувьд мэдлэг мэдээлэл муу байдаг. За эцэг эхчүүдийн хувьд үр хүүхэдтэй хараа хяналт бага тавьдаг. Нөгөө талаар амархан аргаар мөнгө олж болно гэсэн буруу хандлагаас үүдэлтэй. За бас нэгэн зүйлийг сануулж байсан энэ бол монголчууд бидний хувьд бусдад итгэдэг гин итгэмхий замтай. Үүнээсээ болж энэ гэмт хэрэгт холбогдох нь түгээмэл байдаг гэдгийг албаныхан бидэнд хэлж байсан ба. Бид нар болохоор аав ээжүүд болохоор өөр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхийн тулд ажил хийх хэрэгтэй. Тэгэл ажил гэр гэл тэгэл энэ хүнд хэцүү цаг үед бид нэр мөнгө санхүүгээ яаж босгох вэ? Тэр талын л бид нэр харж амьдраад байсан болохоос биш яг өөр хүүхэдтэй үнэхээр миний хүү ингэж байна уу, тэгж байна уу, яамаар байна гэж сэтгэл санаагаа уудалцаж ярьж байгаагүй байдаг юм билээ. Ээжээ тийм хэрэгтэй байна гэхдээ тэрийн тэгэл өгчөөл тэгэл явдаг болохоос биш бид нар бол яг миний хүүд яагаад тэгв ингэж ажиллавал алддгийг ингэж ажиллавал ондгийг гэдэг бид нэр зөв буруу бас тэр хүүхдүүдтэй таниулж байгаагүй юм билээ. Одоо би болохоор өдий том болгоцсон өдий наслцсан хүүхдийг харсаар байжгаад
ингээд хөлрөтүүлэхэж би үнэхээр чадахгүй. Тийм болохоор эцэг эхчүүд хүүхдүүдэд өсгөхдөө сэтгэл санаагаа сайн ойлголцож тэднийхээ зүрх сэтгэл рүү сайн өнгөж харж байгаасаа гэж би хүсэж байна. Эцэг эхч бити над шиг ингэж амьдын хагацл үзээсэй гэж би хүсэж байна. Би одоо яахаа мэдэхгүй байна. Би хүүхдээ энэ чихтэн ингэж явуулчмааргүй. Зарим нэг иргэдийн хувьд нөгөө гиний итгэмтгий зангаасаа болж энэ төрлийн гэмтэрт холбогдсон тохиолдолч байна. Одоо онгоцоор нисэх гэж яхад миний энийг аваад өгөөч би явж та ээждээ явуулж байгаа юм гэхэд нөгөө ээждээ явуулах гэж байгаа юм чинь за яах вэ жоох юм бин гэдээ аваад орчихдаг. Гэтэл нөгөөх нь хар тамхи хайждаг. Тэгтэл нөгөө эзэн хитэгэд нь тогтогддог ч юм ийм байдал. Тэгэхээр ялангуяа энэ оюутнууд байна. Гадаадд суралцдаг. Одоо насанд хүрсэн настай хүмүүс байна. Настай хүмүүсийг сонгодог ийм тохиолдолч байсан. Тэгэхээр иргэд ерөөсөө л аль нэгэн улс орнд зорчихдоо хин нэгэн танд одоо тий миний энийг та аваад гаргаад өгөөч вэ гэд ямар ч танихгүй хүн танд ямар нэгэн байдлаар эзүүлэх юм бол ерөөсөө шууд авахгүй л байх хэрэгтэй. Нөгөөтэйгөр энэ интернетээр орчноор бас одоо энэ төрлийн гэмт бүлэглэлийн этгээдүүд Монгол иргэдийг бас сонгох тохиолдол байна л да. Тамхи татах бүртээ би элгийг гэмтээсээр л байна. Би махбод маань юу даван туулж байгааг ёстой бурхан л мэдэх бах. Том базаахгүй л байна. Би маш их хайж байна. Гар маань хавгнсан. Элэг муудснаас болж байгаа бах. Ахгүйд л ийм гартай байхыг харж байсан юм. Үнэхээр бид нар зөвөр тоо баримтыг хэлээл төчнийн одоо хар тамхитай холбоотой гэмт хэрэг гарсан байна. Тэнд нэг хэдэн хүүхдүүд одоо ингэж жагаад цав үнэртэд мансурцсан байна гэдэг тоо одоо л яваад ахаас биш. Яг үнэхээр энэ бодит амьдрал дээр ямар юм бэ? Одоо яг ингээд магадгүй санал тавьж байвал тэднэрт яаж үгүй гэж хэлэх юм бэ гэдэг энэ арга зүйнүүд нь байгаа учраас энэ манай баримтат кинонууд бол хүмүүст маш их хүрдэг. Тэгээ би энэ кино бол нэлээд бас урт хугацаатай минут та бүхэн сайн анзаарсан баг 20 гаруй минут болж байна. Ингээд энэ чиг кино одоо үзээд сууж байгаа хүмүүс маань бүгд яг энэнд анхаарал нь төвлөрж яг энэнийг одоо зүрх сэтгэлээрээ мэдэрч би сайн нэг охинтой уулзахад би яг одоо энэс болоод ингэж шүүгээд энэ каткаг уйлж байгааг харахад надад үнэхээр аимшигтай байлаа гэд нүдэнд нь нулимс цэлгэнж байгаа. Яг энэ мэдрэмжүүдийг бид нар л хүүхэд залуучуудаа өгөх юм бол энэ одоо аимшигтай хар тахлаас бид нар хүүхэд залуучуудаа аварчдах юм. Тэгэхээр энийг мэдээж хэрэг төрийн бус байгууллага бид нар өөрсдийнхөө чадлаар л хийж байна. Гэхдээ энэ дээр мэдээж төрийн дэмжлэг хэрэгтэй. Үнэхээр бид нар төрийн дэмжлэг байдагсан бол энэ одоо агуулга арга зүйг оюутан залуучуудаа хүргэх юмсан, хүүхдүүддээ хүргэх юмсан зөвхөн одоо төсөлд хамрагдаж байгаа 75 сургууль биш Монголд байгаа бүх сургуулиудад л ялангуяа одоо дундаас ахлах ангийн бүх хүүхдүүдэд хүргэх юмсан гэсэн ийм маш их хүсэл байгаа. За ер нь бол яг ерөнхий боловсролын сургуульд бол яг одоо мансууруулах бодис тэрний талаараа бол яг үндсэн хичээл орно гэж бол байхгүй. Стандартынхаа дагуу явдаг. Яг иргэний боловсрол хичээл дээр бол бас тодорхой хэмжээний анхан шатны баг зэргийн л мэдээлэл өгөгддөг. Бусдаар л яг нийгмийн ажилтны зүгээс өөр төрийн бус байгууллагатай бол хамтарч сурагчдад жижиг мэдээллүүд бол өгөх тийм үйл ажиллагаа бол байна. Хүргэлтийн тэр урьдчилан сэргийлэх арга хэмжээний сургалт сурчлагааг бол маш системтэй, дараалалтай, зөв ойлголт өгөхгүй бол тэр хүүхдүүдээ буруу зам руу татан оролцуулах их усүрийг бас бий болгоод байгаа тал бий. Улсын хувь заяа хүүхэд залуусын боловсрол дээр тогтдог. Ер нь бол их хомсолтоо тэгэл мэдээллийг бол хичээл дээрээ янз бүрийн лекц семинар дээр авдаг. Бидний хувьд хэм бол ерөнхийдөө хичээлүүд дээр л үздэг. Гэхдээ бол ганц 2 цагаар үзэл тэрнийг бол нэг тийм яадгүй. Тэгээд ерөнхийдөө энэ баримтат киногоор үзэх юм бол илүү их тийм хурж олж чаддсан юм байна. За тэгээ би нийтэс л харцдаг шүү дээ интернетээс. Тэр ер нь хар тамхины хорвоо нөлөөний талаар сургуульд нь ер нь хэр хичээл ордог вэ? Эрүүл мэндийн хичээлээр ордог байгаа. Тэгээ бусд наагур нь ганц сургуульд явагддаг. Орхон ордог. Тэгээ бэлгэрэнгүй болно шүү дээ. Эрүүл мэндийн хичээл нийгмийн ухааны хичээлүүдийн хувьд бол зүгээр яг хүүхдүүдэд одоо мэдээлэл өгөх маягаар л явдаг.
хин заах уу гэж бас гарч иж байгаа тий. Багш нарт энийг ямар ч ойлголт өгөн заахаар чинь баг цагаагүй дээр шүү дээ тий. Тийм учраас ямар хүн заах уу, ямар мэдлэг, ямар хандлагатай, ямар чадвартай хүн заах уу гэл ингээл дараагийн асуудлууд бас гарч ирэх л байх л та. Тэгвэл бол яг бид нар хийх ёстой энэ хийх чиглэл рүү л явж байгаа учраас илүү сайн хөтөлбөртэй болох тий 3 жил, жилийн дараа 3 жил, 5 жил, 10 жил гэд алс ирээдүгөө харж зөв бодлогоор чиглүүлж явахгүй бид нар залуучуудыгаа Монголын ард түмнийхээ энэ үндэсний аюулгүй байдал хаашлагтай хүн болгоны одоо улс орон дэлхийд дахнаар ингэж цочирдож хүлээж явдаг тэрхүү хартай хүн мансууруулах байдлыг бид нар бол одоо хянахын тулд эрүүл мэндийн хамгаалахын тулд бид нар хичээж тий хийх ёстой ажлаа хийгээд улам сайжруулахын төлөө явна л гэж бодож байна. Улсын хувь заяа хүүхэд залуусын боловсрол дээр тогтдог. Хор хөнөөлийг ойлгуулах хэрэгтэй. Гэтэл багш нар энийг юус ойлгохгүй. Яг гэвэл энийг ярьчихвал одоо хүүхэд маань сэтэл авчих нь гээд. Гэтэл хүүхэд маань аль хэзээ сэтэл аваад өөрсдөө хэрэгэлдэг болчихсон бусдыг уруу татаад явж штт тийм ээ. Ийм байж болмооргүй л байна л да. Тэгээ энэ ч нэр нь явцын донд бол энэ байна л дай. Оросд бол энийг дайн гэж үзэж байгаа юм. Бид нар одоо 2 дугаар дайнд одоо 20 хэдэн сая хүнээ алдсан. Чечений дайнд одоо бас нэлээ олон хүнээ алдлаа. Дээр нь одоо бид нар мансууруулах бодис хэрэглэсний улмаас бас 29.5 мянган хүнийг одоо жилдээ алдаж ийн гэж байгаа байхгүй юу. Тэгээ энэ бол чимээгүй юм дайн явж байгаа юм л та. Тэгэхээр Оросд дайн гэж үзэж хахад энэ аль ч оронд одоо чимээгүй дайн байхгүй юу. Тэгээ ийм дайн явагдаж байхад чимээчгүй суугаад байдаг юм хууль зүйн юм байж штэ тийм ээ. Яагаад гэвэл бид нар одоо 2002 онд гарсан хууль ч одоо өнөөдрийн байдлаар 10 гаруй жил болчиход штэ. 13 жил тийм ээ. Тэгэхээр энэ чинь дэндүү хоцрогдчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр яг орчин үедээ тохирсон одоо хууль гаргах шаардлагатай. Манай улсад анх 2001 онд үндэсний хэмжээний судалгаагаар 45 хүн хар тамхи мансууруулах бодис хэрэгэлдэг гэсэн дүн гарч байсан юм байна. Би муу байна. Үнэхээр бухимдаж байна. Тэрийн хувьд бол энийг үл хэрэглээд ямар ч сайн зүйлд хүрэхгүй арай эцэс өөрийнхөө амьдралыг балж байгаа юм да. Тэсгийн аргагүй өвддөг. Яг одоо тэр өвдөлт эхлэх гэж байх шиг байна. Бити над шиг ингэж амьдын хагацл үзээсэй гэж би хүсэж байна. Удахгүй хүчтэй өвдөнө. Бусад аав ээж нартай яг хүүхдийг багад нь эрхлүүлж болно. Гэхдээ хамгийн гол нь зөв замаар хүүхдээ яаж өсөж юм. Хүүхдийнхээ араас анхаарлаа сайн хандуулаач л гэж хэлмээр байна. Зүгээр л мөнгө төгрөгөөр хангаад байх биш. Үнэтэй сургуульд явуулаад байх биш. Тэр хүүхдийг юун дээр нь алдчихээн, юун дээрээ болохгүй байна. Ямар хүнтэй үерхэж чинь. Энэ найз нөхд нь ер нь эргэн тойрных нь ямар хүмүүс байдгийг гэдгийг ер нь нарийн нягтлахгүй юм бол хүүхдээ эцэст ингээд эд сайхан залуу насан дээр нь тэгэл баг амьдаар нь л алчиж штэ. Бити над шиг ингэж амьдын хагацл үзээсэй гэж би хүсэж байна. За вирус нэвтрүүлэг энэ удаа залуучуудын манд дунд маш хурдцтай тархаж байгаа нэгэн вирусын талаар онцоллоо. Тэгэхээр мансууруулах юм сэтгэгзэд нөлөөлөх эмийн эргэлтэнд хяналт тавих тухай хуулийн 11-2-т мансууруулах юм сэтгэгдэл нөлөөд бодисын хор хөнөөл түүнээс урьдчилан сэргийлэх талаар ерөнхий боловсролын сургуулийн дунд ахлахангийн сургалтын хөтөлбөрт тусгаалan заана гэж бичсэн байт юм байна. Тэгвэл 10 гаруй жил амьдралд хэрэгжээгүй энэхүү хуулийн заалтыг төрийн байгууллагууд энэ чиглэлээр ажиллаж байгаа төрийн бус байгууллагуудтайгаа хамтран ажиллаж хүүхдэд ээлтэй зөв мэдлэг мэдээлэл түгээж чадах юм бол өсвөр насныхан болон залуучуудыг хар тамхины аюулт хороос хол байлгаж урьдчилан сэргийлэх нэг боломж юма гэдгийг энэ нэвтрүүлэгт оролцсон мэрэгжлийнхэн болон багш нар маань хэлж байлаа. За бас нэг зүйлийг онцолж хэлэхэд гэр бүлээсээ хайр халамж, за урам зориг, итгэл найдварыг авч өссөн хүүхэд муу зуршлаас хол байдаг. Тийм учраас эцэг эхчүүд маань үр хүүхэдтэй хараа хяналт сайн тавьж хайр халамжаар дутаахгүй өсгөхийгч тэд сануулж байсныг энэ нэвтрүүлгээр дахин сануулъя.
За дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай үзэгчтэй. Хүнд зөв мэт санагдавч төгсгөл нь үхэл рүү хөтөлдөг зам байдаг.